За энэ бичлэгэн дээр юу ярих вэ гэхээр хамгийн эвгүй цус нууж асгаруулсан. Ер нь бол насны ангил заасан анимуудаас топ 10-ыг танилцуулъя. Өмнөх топ 10 бичлэгүүдийнхаа нэгэн адилаар энэ бичлэгийг ч гэсэн санал асуулгууд болон олон сайтуудаас харж судалж байгаад тэгээд дундажлаад л гаргаж байгаа шүү. Тэгэхээр миний үзэл бодол ороогүй гэсэн үг. Тэрийг маш сайн анхаарч ойлгоорой. Дээр нэмэд анхааруулахад энэ бичлэгэн дээр гарах анимууд нь бага насны хүүхдүүд болон хүнд харгас хэрцгий цус нууж их гарсан юм үзэж чаддаг хүмүүс зориулдаг шүү. Дэва икимашоу. Deadman Wonderland. Намайг хүүхэд байхад л Animax дээр Өвгөстийн үлгэрийн орон гэд орчуулчихсан байдаг байсан. 2011 онд гарсан аним нэг үлрэлтэй. Дээр нь нэмээд Ова бас байгаа. Үйл явдлыг товчхон сонирхолтуулах юм бол Ichinose Ganta гэд жирийн ахлах сургуулийн сурагч ангийнхаа бүх хүүхдийг алсан хэрэгт гүтгэгдээд шорон маягийн зүйлд орох бөгөөд энэ зүгээр ч нэг шорон биш. 6 цэнгэр шоуны төлөө хоригдлуудыг хооронд нь алдцуулдаг үхлийн тулаан хийдэг газар байдаг. Мэдээж тэгээд үхлийн тулаанаас цус нууж гарах нь тодорхой. Тэгээд дээр нэмээд манай гол дүрийн чадвар Bridge of Sin билүү дээ. Цусаараа тулдаг чадвар байгаа. За тэгээд мэдээж цусыг бол саагуулна. Паразит буюу Kiseijo. Нэгдүгээр улирал нь 2014 онд гарсан нийт 24 ангитай аним. Миний санахын л Tokyo Ghoul-ийн нэгдүгээр улирал эд шуугуулж байгаад дуусныхан дараа Паразит гарсан санагдаж байна. Tokyo Ghoul-тэй их харьцуулж үздэг байсан юм аюутайч. Та нар нэлээд мэдэх байлгүй дээ. Гоё аним штэ. Дэлхий дээр нууцлах шимэгч биетүүд бууж ирээд хүмүүсийн тархийг эзэмдэж биеийг нь булаадаг. Гэхдээ манай гол дүр харин тархиа хамгаалаад баруун гар нь шимэгчтэй нэгдчихдэг. Хэдий тархиа хамгаалж чадсан ч гэсэн баруун гарыг нь шимэгч аль хэдийн эзэмдчихсэн байдаг. Ер нь бол баруун гар нь тусгаар тогтносон байгаа гэсэн үг. За тэгэл цус нууж асруулсан тулаанууд их гарна. Ер нь гоё аним шүү үзээрэй. 2014-өөс 2018 оны хооронд нийт 3 бүлэг гарсан. Миний хамгийн дуртай анимуудын нэг байсан. Яг одоо ч гэсэн дургу бол биш л дээ. Гэхдээ би 3 дугаар бүлгийг нь үзэхдээ яг юу болоод байгааг нь үнэхээр ойлгохгүй байсаар дууссан. Уул нь 1-р бүлэг нь бол үнэхээр алж хайсан шүү дээ. Тухайн үедээ бол үнэхээр алдартай аним байсан. Тэгсэн чинь харин Kaneki Toka 2 нөгөө юу яасан гэсэн юм Facebook-ээр яваад эхэлтий. Тэгэл үтсэн юм да. Мэдээж тэгэл бас л цусыг урсган цацсан хүмүүс мэддэг байлгүй дээ. Энд ч одоо бас л том аним шүү дээ. Юутай ч гэхдээ товч танилцуулга гэх юм бол хүн эддэг гөөвлүүдийн эсрэг толддог аним л юм да. Гэхдээ үзэгч бидний хувьд гөөвл талаас үйл явдал нь өрнөх болохоор гөөвлүүд манай талч юм уу? За юутайч үзэг хүмүүс хөл үзээрэй. 1-р улирал нь бол үзээд харамсахааргүй л юм л да. 2-р улирал ч гэсэн яг хойдажгүй. Ер нь бол манга нь хамгийн бест. 2004 онд цацагдаж 26 анги 2 улирлын турш гарсан. Манга нь харин 2013 он хүртэл үргэлжилсэн юм байна лээ. Үйл явдлын хувьд манай гол дүр хүнд туслах гэж байгаад өөрөө өвчтдөг. Гэвч нэгэн үл мэдэгдэх газар сэрэх бөгөөд өөр олон хүмүүс ч тэнд байдаг. Тэдэнд нууцлаг хувцас болон зэвсэг өгөөд ари мангасуудтай тулдуулнаа. Тулаан бүрт оноо авч амьд үлдэж чадвал чөлөөлөгдөж ер нь бол буцаад ам орж болно гэдэг. Яг нь энд байгаа бүх хүмүүс манай гол дүр шиг үхээд эндэрсэн хүмүүс гэсэн үг. Тэгэхээр энд ялах юм бол буцаад амилж болноо л гэж байгаа юм. Айгу дээр үйл үзсэн. Би яаж ч яваад үзлээ те. Бараг DVD-гээр үзсэн санагдаад байна. Юутайч тун дажгүй гоё юм. Үзээд үзэхэд бол бас буруудахгүй байх шүү. Блүдси 2011 онд гарсан 12 ангитай аним. 2012 онд Блүдси The Last Dark нэртэй бүрэн хэмжээний кино бас гарсан байна лээ. Намайг яг хэд аним үздэг байхад энэ анимын бичлэгүүд амар их явдаг байсан юм аа. Facebook энтрээр. Үнэн дураараа хүмүүсийг алдаг аним даа нэрэ. Гэтэ үзэхэд айгүй entertainment байж магадгүй. Хүн алхахыг харах дуртай бол гэж. Товчхон өгүүлбэл ахлах сургуулийн охин Кисараги Саян өдрийн цагаар жирийн ахлах сургуулийн охин боловч оройн цагаар мангасуудтай тулддаг нэгэн. Сая аваасаа өвлж авсан элдний уулгаараа мангасуудыг устгахч нөгөө төлөв нь үнэхээр лаадаг нөхдүүд байгаа. Яаж идэл олуулаа. 1994 онд гарч ирсэн аним юм байна лээ. Би бол үзэж байгаагүй. Мэдэхгүй аним байл. Хэд хөгжсөн ирээдүйд л биомеханик технологи айгүй хөгжчихсөн. Тэгэд хоёр охин Genocyber гэх аимшигт амтан болоод хувирчихдаг юм байна лээ. Тэгэд яг юу болд юм байгаа. Юутай ч амар л цус нууж алаан хидантай аним юм байна лээ. Сонирхож байгаа хүмүүс байвал хайгаад үзэхгүй дүү. Higurashi no Nakokoro-ны буюу Higurashi 2006 онд анх гарсан хэд хэдэн цуврал бүлэг болон Ова ангиудтай сүүлд ремейк хувилбар нь буюу шинжилсэн хувилбар нь бас гарсан. Нэлээд нууцлаг аимшигын төрлийн аним. Энгийн жижиг тосхонд үйл явдал өрнөх бөгөөд гол дүрүүд болон эргэн тойрных нь хүмүүсийн дунд учир битүүлэг аллах болон хажиргалтай аимшигт тэргүүд өрнөх болно. Зурглал эдрийг хараад нэг сонирхож үзээгүй маах. Нэгж байгаа сүүлд нэг хэдэн жилийн өмнө үзсэн чинь айгүй сонирхолтой аним байсан. Шууд нэг дор үзэл дуусгасан. Билээ. Madhouse студийн бас нэгэн галзуу бүтээл. 2006-аас 2012 оны хооронд
Нийт 10 анги гарсан. Анги бүр 40-60 минутын урттай. Мөн анхны 13 ангитай хувилбар ч гэсэн байдаг. Цус урагчдын тулаан, аллаг, харгислал, галзуурал. Ингээд ер нь аимшигтай сценүүд маш их гардаг аним. Алукардыг бас таны ихэнх нь мэдэх бах уу? Элдв хар шидэтгэнгүүд болон цус урагчид зэрэгж Лондон хотыг Өөмийн самунд автуулах болно. Гэвч тэдний өдөөс Хельсинки хэмээх байгууллага тэмцэх бөгөөд Хельсинки тарин Алукард гэх цус урагч байдаг. Жохон бахта Facebook-ийнхаа профайл дээр Алукардын зураг тавьдаг байлаа шүү дээ. 1997 онд 25 анги гарсан. Харин 2016 онд 24 анги гарсан. Мангад бол уншигч фэнүүдийнхаа дунд маш өндөр үзүүлэлттэй хамгийн сайн dark fantasy мангануудын нэг гэж хүлээн зөвшөөрөгддөг. Харин анime нь арай л мангагаа гүйцэлгүй ар-сар шүүмжлэлт агуулсаар ирсэн. Гац хэмээх хүчрхэг дайчин хүн төрлөختний хамгийн харгис аимшигтай тулаануудад орж хар муу хүчний эсрэг тэмцэх болно. 2018 онд Netflix-ээр цацагдсан бөгөөд анги бүр нь 24-с 30 минутын урттай нийт 10 ангиас бүрддэг. Өрмөц дүрслэл болон өгүүлэмжээрээ ялгардаг Stance Saro студийн бас нэгэн бүтээл. Ер нь зургийн хөгжсөн өрмөц юм шүү. Тэр нэмээд хүндэтгэний сайн болон муу харагдах маш сэтгэл хөдлөхийн үүсгэсэн бүтээл. Тулаанууд хүнч мэдээж маш хэцүү. Манай монголчууд бас төдийлөн гайгүй мэдэх байх шүү. Энэ анимыг. За тэгээд нэг иймэрхүү л байна да. Дээр нэмээд энэ хэдийхээ дээр доор нь ороод алцаад байж байх аниме ч гэсэн зөндөө байна л да. Corpse Party байна. Жохон бахта үзээд яхав сайн ойлгоогүй л дээ. Elfen Light бас байна. Жохондоо бас л үдсэн юу болоод байна гэдэл дуусандаа баг тэр хүн алтан хэсгүүд нь бас л галзуу штэ. Тэн дээр налдартай гэх юм бол Another болон Shiki байгаа бах. Ер нь аимшиг анime дундаа Another нэлээд алдартай тийм ээ. Би бүр багтаа Another-ыг үзэх гэж зовдөг байсан штэ. Мега дээр татах гэж үүлээ үзэж байгаа юм чи. Intel-ийн дата олох гэж зовноо. Эцэст нь цус нүж ярьж байгаа бол энэ анимыг дурдахгүй байх аргагүй. Тэр бол мэдээж Attack on Titan буюу Shingeki no Kyojin. Энэ бичлэгтэр мэдээж шилдэг анимууд жагсаагаагүй. Цуснаж их гардаг. Тиймэрхүү чихүү цөргөм анимуудыг жагсааж байгаа болохоор зэрэг Attack on Titan-ыг эхний 10-д оруулсангүй. За тэгээ бичлэг маань энэ хүрээд дуусгаж байна. Энэний араас өөр нэг топ 10 бичлэг ч юм уу эсвэл Kimetsu no Yaiba-гийн бичлэг орох нь уу? Эсвэл бүр анime товчлолч орох нь уу? Юу тач нэг юм орох л байх. Тэр болтол баярлалаа. Гол нь subscribe-а дараа шүү.